Амар мэндэ. Мэлми тунгалаг өлмий бат лагшин амгалан үйлс өндөрөв. Тулааны өртөө подкаст. Завхай хүн ханьгүй, залхуу хүн хоолгүй. Монгол ардын зүрэг. Хотог товилгаадын тухай домгууд. 9-р хэсэг. Далай лам цаньян жамц. Ариун булангаас оргон зугцнаас хойш 16 жил болжээ. Бадарчлан тэнсээр яваад алшаад нууцаар амьдарч байлаа. Манжин хааны туршуул жирэмсэн гэргийг нь хөнөв. Ой гашуу уйдхар гонигт нэрвэгдэв. Нэгэн түнэр харанхуй шүн луя ноён хянараа дагуулan гэрт нь гинэт орж ирээд хэн болохыг чинь бид мэдж байна. Энэ тухай хаантан дайлтгаж учрыг чинь олно доо гэж омогдов. Цанийн жамц хэртгийн цочиж хаан та хоёр миний биеийг аваач чадлаач гэсэн сүнсийг минь аваач чадахгүй гэжээ. Тэр үед өндөр гигэн зан базар хэдийгээр Манжин хааны сүрдүүлэг шахалт мөрдөлтийн доор байсан ч гэсэн дээрх явдлын тухай зориг гаргаж нууц илж цанийн жамцад илгээв. Цанийн жамц түүний захиа үгийг сонсон илгээсэн бичгийг нь үзв. Өндөр гигэн тун үтэлж мунснаа дурдаад миний амьд байхад морлон эрхийг хүссэн. Би өөрийн ширээ, шашин, төр бүгдийг таны моторт өргөөд халах долоон хушууны ноёд ихэс бүгдэд захиа үг үйлдэх хийгээд халахын итгэл, аврал, өмг түшиг садан доршин суухыг хүснэ. Жич энэ тухай монгол хүн илгээхэн зохистой байсан боловч бидний монголчуудын олонх нь ичгүүр өчнөө итгэхэд бэрх тул энэтхэгийн азрыг энэ мэдээлгэв гэж бичсэн байна. Цанийн жамт сэтгэл уярч хоёр нүдэрээ нулимс сэлмрүүлэн байж найманчлаад би залуу зандан цагаасаа эцгийн орон болон ширээ, шашин, төр бүгдийг өсгөд хол тавьж ганцаар тэнэн төөрсөн даяанч учир бусдын ширээ хийгээд шашин төрийн их хэцүү хэргийг даах маш бэрх гэж азарт энэтхэгээр хэлжээ. Энэ үед цагийн амьсгал хэцүү байсан учраас монгол юм уу төвдөр хэлэхэ болгоомжилсан байжээ. Тэгэд өндөр гигантны лагшин номын агаар Чингисний дараагаар буюу 1724 оны 100 халахын Сэцэн хаан өөрийн биеэр очиж цанийн жамцыг залж их хүрээнтэй авчирчээ. Цанийн жамц өндөр гиганы дурсгал зориулж мянган тахил шарлын өргөл тэргүүтнийг үйлдсэн түүхтэй юм билээ. Тулааны өртөө. Луу гүний хушуунд модтой устай, булагтай хаттай, чулуутай, жимстэй, овоотой, үзэсгэлэнгээрээ нэрд гарсан чингэлтэй уул бий. Тэр ууланд тангад монгол зэргийн 5 хэл мэддэг манхтай гэдэг өвгөн ан хийж амьдардаг байжээ. Нэг өдөр үзэсгэлэн цайхан чингэлтэй уулын баруун талд асар майхан ярааж амтэн хүн өвмэд байхаар нь явж очтол үл таних хүмүүс уугур төвд номын үсгээр зарим нь юм бичиж зарим нь газрын зураг зурж байжээ. Тэгэхлээр нь манхай өвгөн төвд хэлээр амар амгалан айлтгий. Айл орны хэн гихч ус хаа гэж хүрэх гэж умарлаа яванда гэжээ. Бид жагар төвдийн орноос архалахын нутагт богдын хүрээ байгуулахаар газар үзэж яваа улс билээ. Та энэ нутгийн хүн үү? Ямар азтай тохиолдол вэ? Уулын нэрийг юу гэдгийг бол гэж гайхан байлаа. Би энэ нутгийн хөө Чингэлтэй уул гэдэг юм. Тэгвэл Чингэлтэй уулын өвөрт байгаа хоёр нуурын нэрийг юу гэдэг юм бэ? Гэхэд архалахын нутаг учир өвгөн зориудаар архалахын нуур гэдэг юм гэжээ. Уулын нэрийг ч мэдлээ, нуурынхаа нэрийг ч мэдлээ. Одоо шаваа тавьцгаая гэд хоёр тал болж хуваагдж зогсож байгаад үхрийн чинээ харчулуу
хоньны чинээ цагаан чулуу хоёрыг зэрэг өргөж байгаад хар цагаан хоёр арслан зодтолдуулаад цагаан арслан дийлжээ гэж шав тавиад асар майхна ачаалан буцжээ. Манхтай өвөг нь тавьсан шавыг нь гурав тойроод үзэсгэлэнт сайхан чингэлтэй уулын өвөрт богдын хүрээ байгуулагдах нь. Тийм учир ан амтнаас нь нэгийг ч хороохгүй гэж нинжин сэтгэл гарган ганц ч бууг намналгүй 100 сарыг өнгөрөн намрын сэрүүн болоход чингэлтэй уулын оройд эн тэндгүй бууг урамдаж гинэ. Манхтай өвгөн бууга барьж ухас хийснэ. Чи сонсоо. Өвгөн минь ингэж танхаарж болохгүй. Тавьсан тангарахта. Эзэн бол бууга хаяад сайхан дуу зохиогоод богдын хүрээ байгуулагдахад дуул гэх шиг болоход нээрээ нэг сайхан дуу зохиоё гэж удтал бодсоор суугаад дууга зохиожээ. Ингээд дууга бичиж хүлээж байтал мөрөн голын зах дээр заавал хүрээ хийдийг байгуулах ёстой. Урсгал ус таарсангүй. Эрен болон урссан хойд урд тамирын маань чингэлтэй уулын өврөөр урсаад өгссөн бол богдын хүрээг энд байгуулах байлаа гэсэн мэдээ иржээ. Манхтай өвгөний зохиосон дуу нь баруун чингэлтэй уулын оройд буг шиг загал халуун буг байцалсхийн 1-2 дуудана. Баримтгүй түргэн сэтгэл юундаа догтлоно вэ? Зүүн чингэлтэй уулын оройд жаахан загал халуун буг займарсхийж 1-2 дуудана. Зайлшгүй түргэн сэтгэл юундаа догтлоно вэ? Харагдах хавцал улаан хатанд хар ирээн бүргэд дээшээ дэвэн халин нисэж зулцэг юугаан эргэнвэ гэсэн дуг өн хүртэл дуусаар ирсэн юм. Манхтай өвгөн ганцаараа урт цавхойд суудаг байв. Түүний хатсан шарил саяхан болтол байсан юм. Чингэлтэй уулын овоон дээр манхтай өвгөний барьсан байшинг сүүлд нь нэг нурааж өвөр билийн өвөлжөөн дээр өвлийн байшин барьжээ. Уг нь одоогийн нижгэнсэн Улаанбаатар тэндэл байх байсан ажээ. Гэвчиг анх шав тавьсан уулынхаа дурсгалыг хүндэтгэн Чингэлтэй гэдэг нэрийг энд авчирчээ. YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж ба сонсож байна. Сонсож байгаа зүйл тань таалагдж байвал сэтгэлээ үлдээгээрэй. Ловсон бэрнэлээ 17 тоодоо өндөр гигэнд анх бараалхаж очир ирэхний авшиг хүртэв. Ном айлтгыг нь сонсов. Тэр цагт богд гигантны амнаас тийм их ном гарахын чинээ бодоогүй явлаа. Үүнийхээ гэмээр тэмдэглэж ис авсан ажээ. Судар тарин хийгээд энэтхэг төвдийн мэрэгэн шидтний зарлиг тэргүүднийг иш татаж номлон тун дэлгэрэнгүй бүгдийг нь тогтоон ис чадав. 2 дахь өдрөө сойрхсон бүгдийг нь тэмдэглэн авч болох л байж. Гэсэн чиг насан залуу номыг их чухалд ис үлдснээр үзгээр буулгаж юм ис гарав гэж ловсон бэрнэлээ хожим нь харамсан бичсэн байна. Энэ бол залуу насны цолгон байдлаас болсон биз. Тэгхэд Занбазар 24 настай байжээ. Гэсэн ч эрдэм номдоо сагаж бардамналгүй өөрийн эрдмийг нуун бусдын эрдмийг дурсхан үйлдэж айлтжээ. Тэрхүү учирлаас 20 жилийн дараа ловсон бэрнэлээ зуны сайхан өдөр өндөр гигэнд бараалхаж мутрын адис авав. Сойрхсон зарлигийг нь тэмдэглэн авч оюундаа тогтов. Тэндээс Занбазарын бараа болж Хинтийн нурууны баруун урд бэлд байгуулж буй Ригбойж гандан шүдэвлэн хийдэд очив. Сүмийн гаднах байдлыг өндөр гигэний зураг төслөөр барьж дуусгаад дотор чимэглийг нь хийх шүтэн босгох үлдээд байжээ. Тэгээд 10 гаруй хоног саатаж зарлигийн авчиг хүртэв. Гүн ухаан, гоо зүй, уран зураг, уран барилгын талаар голлон ярилцав. Занбазар хэлжээ. Үйл үйлдвэр алиндж лам чухаг дээдэд оюуныг хадангатаж хийвэл тэдгээр нь хуурмаг болохгүй гэж дахин номлжээ. Тэрхүү ярианыхаа үеэр ловсон бэрнэлээ 20 жилийн өмнө эхэлсэн цадгийнхаа талаар дурдан зөвлөгөө өгөхийг хүсжээ. Занбазар эс зөвшөөр. Сүжигтнүүдийн нэрийн тохуурхсан тохуурхлын агаараар шүү.
Түүнээс хойш 5-6 жилийн дараа Шавин бат оршихын өргөл үлдэв. Тэр үеэр Лувсан Пэрэнлээ мөн л нөгөө цадгийг сэтэж нилээ тулгангүй хэлв. Занвазар жаахан тэнэгэлзэж байснаа. Надад дээд лам нарын цадиг мэд олигтой цадиг байхгүй. Гэсэн ч дээд лам нараас номын сайныг үтсэн тэргүүтний хэрэг төдий зүйлийг чамд хэлж өгье. Харин чи гүдэгхийн сайшаалыг бүү үйлд гэжээ. Ил зарлагт Лувсан Пэрэнлээ урамшив. Тэгэхэд өмнө зүгийн номын орноор аялж хичээл зүтгэлийнхаа чадлаар оюун ухааныхаа хэрээр зай бандад хэмээх эрдмийн цол хүртээд ирсэн байжээ. Занвазар түүнийг ухааны манлай гэж үнэлсэн юм байж. Лувсан Пэрэнлээ олон 10 жилийн тэртээ эхэлсэн зохиолоо нэгтлэн боловсруулж баримт дүгнэлтэд шалган 4 дахь удаага бичээд зөвшөөрөл горлон өргөжээ. Лувсан Данзан Жанссан нар хянан үзээд сая зөвшөөрсөн түүхтэй. Тинхүү тэд бээр Лувсан Пэрэнлээ богд жавцсан дамбын цадиг оршив зохиолынхон төгсгөлд бичжээ. Түүндээ хаад ноёд хотогт хувилгаадын намтарт уламжлал болсон рид хувилгаан, эд зохих самади, шашин амны тийм цагаан сайн зүйлийг далайн давлгаа мэд хэлбэрлэлтгүй үргэлж тасралтгүй айлтана. Эрэгт мянганы сүрийг булаах мэд нэн ихэд гээгүүлэн зохиов. Дээд тарнын авиас сэргснээр өчнөө сүүдрээс азрын хил хийгээд төвөд хилийг төвөд хүнээс илүү нарийнаас нарийн үлдэх мэт бөгөөд азрын хилийгч тийм сайн айлдах мэт ажгүй. Сайн номлолын аман зохиол нь утгагүй, найруулга маш их сайн. Тэгсэн хэрн гигантэн дээд лам нарын сайн номлол олон байсаар атал би ном зохиож юм хэрэг гэж дахин хэлэн гэжээ. Хотогт хувилгаадын домгийг Туулайны вэртэй подкаст. Нууц тарнын увцаар элдвийг бүтээж чаддаг цаглашгүй чадалт хотогт маань Альшаа нутагт нэгэн ноёны залснаар сэрээ дарах гэж очиод Дандрал хаарамбад бараалгах гэсэн боловч хаарамб түүнийг тоож өгсөнгүй. Ийм учраас ойролцоо худгийн дэргэд буугаад ус авахар ирсэн хүмүүст лам 3 эрдэн дууга зааж өгöd байж. Хүмүүс хийдийн хаваар тэр дууг дуулахад Дандрал хаарамб равжааг сорхоор очивол ядуу байрын лам нэгэн бүсгүйтэй нанчид зоглоод сууж байна. Равжа алтаар доторлсон гавл аяганд архи хийж барьсан тал хаарамб энэ юу вэ гэхэд энэ Шагшаабадын үнэр гэж хариулжээ. Та ямар хэрэгээр морилж явна гэхэд 2 үзэх эндүрлийн үрт байна гэж. Юугаар дарах вэ? Би гүйг онсон бэлгээр дарна гэлээ. Юунд дарах вэ гэхэд нь хоосон чанарын агаар дарнаа гэжээ. Дандрал хаарамб нанчдыг энэ чинь ламын ёсон таардаггүй яамлаа номыг уншдаггүй хүн үү гэд архиа үлээчихсэнд архинд буцалж байсанд хаарамб яаснаа мэдэлгүй архийг авч уучгаад равжаад мөргөөд гарчээ. Хаарамбыг хийдтэй очиход шавнар нь багш та хотогтой уулзуу ямар хүн бэ гэж асуухад сайн хүн бол Самбовын жанчуу сэмбэс наашгүй сайн хүн байна. Муу хүн бол дүд гарав ванчуугаас наашгүй муу хүн байна. Юу ч болсон би мөрөглөө, та нар мөрөгнөө, яанав өөрсдөө л мэд гэсэн гэдэг. Дандрал хаарамбаас нэгэн сүсгтэн хойдон багш минь надад хоосон чанар гихч юу болох тухай тайлбарлаж өгөхгүй юу гэхэд Дандрал хаарамб за чамд номын хэлээр тайлбарлахад чи ойлгохгүй. Энгийн үгээр хэлье гэхээр би чадахгүй. Тэгэхэр хэрв юмыг байна гэж үзвэл гээд сүмийн гонхны цоорхоогоор туссан гэрлийн нарийн тусгалд нөгөө хүний ганцны толгойг үлгөөд нэг иймэрхүү
Харин байхгүй гэж үзвэл гэд цөмийн багнан дундуур гараа чөлөөтэй гаргаж оруулаад нэг иймэрхүү байдгийм да гэсэн гитг. Урд цагт Монголд чадaltaй хүмүүс үнэхээр байсан юм шүү. Альваг одоогоороо бүү төсөөл. Богд жавзан дамб гархан лувсан зураад шарв хоёрыг өргөндөө урьжээ. Та хоёр сонин гоё юм нэг нэгийг ээжэр гэж зарлиг буулгасан байна. Хэд хоногийн дараа лувсан давхиж яваа туулайг арваагаар сийлж цохорхой нуруунд дээр тавьж түүнийгээ явуулж үзүүлжээ. Харин шарв Монголын нэг өдөр зургийг зурсан юм байжээ. Богд хаан туулайг өсөгдөг шилээр харснаа хамар нь жаахан мархаажээ гэж өөлөд түүнийг мархлуулсан алаа хошин зураг зурсан зураачийг марзан шарв гэж бай гэсэн гитг. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж ба сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээж subscribe төвчөө дараарай. Subscribe төвчөө дарснаар та дараагийн бичлэг ороход цаг алдалгүй үзэх юм. Мөн ингэснээрээ Туулаа нэвртэйгээ дэмжиж буй юм. Мөн ингэснээрээ Туулаа нэвртээ баярлах юм. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.